7 сард манайх Сэгийн юусан юу нэ гэдэг амар том уралдаа заяа. Тэгсэн чинь тэр нь бэлдэх чөмөнгө хий. Энэ өнөөдөр. Тэгээ ингээд янз бүрийн улсуудаас чөмөнгө өдөр ирж байгаа. Тэгээд нэг 7 сарын талаарх хурлын бэлтгэл маягийн юм өнөөдөр хийх гэж байгаа юм билээ. Тэгээд хамгийн сонирхолтой юм өнөөдөр манай монгол хүн бас ирнэ гэсэн. Их тогтолч байна. Тий ямар хүн байдаг юм сайн мэдэхгүй л тэгтээ ямар тач хараад энтлэх боломж олдох юм шиг санагдаад. Өнөөдөр хурал нь бүр өдөржин явагдсан заяа. 9:30-аас 6 хүртэл өдөржин явагдах юм бэл. Йой. Жохон догдолж санаа зовж энэ том хурал яаж явагдах болоо гэсэн бодлоос төрж байна. Нэмонотер 쇼미있어. 완전 면허시. 인물의 경우 가급적 중간에 존재하지 않는다. Йоо, би тэнцэж чадхолоо. Чаднаа. 58 Нөө тоггоорья. 파이팅. Тэр их байнга ингээд ажил руугаа гүйж явж явах юм. Яг жоохон их гаад алхаа гэж боддгоо юм. 알파로 보드가 왜 좋아했어? 나 살다 한 게. 그래? 너 하루 우선은 구우게 되더만 있네. 딴데 봤을 땐 무슨. 야, 지금 이게 아이 비올 시가 맞지 또. 언제 막 갔다 보면서 좀 오게. 아까지 막 가. 바이바이. Тэр хоёр тийшээ ингээ явлаа. Тэр хоёр гатна нэг зүг. Би болохоор тусдаа өөр. 공부하는 거였어. 이런 거 원래 안 드시거든요. Аймгийн одроод хальтах гарч ирв. Одоо 3 болж байна. Өглөө За ингээд та бүхний сонссон шиг гинт миний бичлэгний дунд байхгүй болоод тэгээ би өөрөө жоохон юу ярьснаа богинохноор ингээд биччихье гэж бодлоо. За тэгээд өглөө энэ 10-аас эхэлж хурал маань эхэлсэн баггүй. Тэгээд 3 хүртэл одоо энэ яг 3-ын үед хийсэн бичлэг ингээд өргөжлөлөд хурал маань явагдаж байна. Ер нь урт хурал болохоор айгүй хэцүү. Ялангуяа тэгээ би ингээд өөрөө оролцоод биш ингээд сонсоод сууж байгаа болохоор илүү хэцүү байна гэдэг нэг тиймэрхүү юм ярьсан байна. Тэгээд ер нь ийм олон хүн оролцсон хурал дээр анх удаа сууж үзэж байна. Тэгээд ялангуяа ингээд олон улсаас хүмүүс төлөвлөж ирээд тэгээд чамн гийгүү энэ талаас хүртэл хүмүүс нэмж ирээд ингээд бөөнөр ингээд нэгтгэд үсэл бодлуудаа хэлээд ингэж байгаа үйл явц нь амар хэцүү үйл явц байна гэдгийг нь бол амар ухаарсан. Тэгээд энэ олон хүний үсэл бодол одоо энэ саналуудыг нэгтгэж нэг цаасан дээр гаргана гэдэг бол үнэхээр хэцүү үйл ажиллагаа байна. Одоо нэг яаж цаашдаа яг хариуцж байгаа хүмүүс нь нэгтгэх болоо гэдэг дээр бас амар сонирхолтой санагдсан гэд бас ярьж байна. Тэгээд дээрээс нь яг миний суужсны уртл хэсэг дээр нэг амар гоё их суужсэн заяа. Тэгээд богино хуустай амар гоё тийм цэвэрхэн костюм бижаг хүмүүс ч гэсэн тэгэл ингээл гоё мэг компьютераа нэгээл бахан цаас нартай зурлал ингэж аа ингээд амар гоё харагдаад амар секс харагдаад тэр бүр ингээд эмхтэн өстой гоё юмаа гэдэг тэгэж бодоод тэр гараад ялангуяа ингээд одоо өдөр тутамдаа миний байн хардаг байсан солонгос хүмүүс байна шүү дээ. Тэр хүмүүс ингээ гинт ингээд англиар яриад англиар энэ үйл ажиллагааг авч яваад ингэж байгаа харангууд бүр ийм вау гэдэг ийм амар мотивац өгөхөд ер нь бол амар эерэг нөлөө авсан тийм мэдрэмжээ бас та нарт ингээ хуваалцаж байна. Тэгээд амар илүү их ингээ
амар сайн суръя да гэсэн бодол төрөөд ингээд байж гинэ гэж бас тайлбарлаж байна. Тэгэл яг намаа ингээд 0 ганцаараа яриад буцаад яг өөрөө орсон чинь coffee break болсон байсан. Тэгээ өршөлөө үзцгээе. Эрт дуусаад замдаа 먹어봤는데 эрт 육회는 дуусаад хоолнд орохоо үлээгээд байж байна. 밥 먹으러 갑니다. Одоо бөөнөрөө хамт автобусанд суугаад хоолны газар руу явах чинь. Ваа, ийм хөрхөн газар руу хоол идэхээр орж ий. So cute. Оо. Амар гоё газар ээ. Нэг хүний бүр 250 мянган газар гин. Одоо тэгээ бас хоол идэхийнхээ өмнө тоглолт энтраас болт юм шиг. 뭐야? Вау. Чи том хүмүүс нь сууж ийн ингээд тоглолт олцсон. Ийшээ болохоор ажилчдынхаа цаг. 괜찮은데? 너무 맛있어. 근데 레드와인은 약간 너무 느끼하지 않았어? 화이트가 맛있었어. 그러니까 레드는 그냥 했던 것 같아. 그러니까 제대로 된 화이트 와인 맛이 나니까. 아니 그럼 카르파초 Одоо бол эз рүү орохгүй шүү. Амар цадчлаа энэ. За сүүлийн dessert гарч ирв. Энийг идээд харах юм шиг байна. За би өчигдөр орой тэр нөгөө хамт бөөнөр хамт хоолнд орчоод хоолнд орж байгаа үед нөгөө шонгтүнж юу гэдэг арх марх өгөөд тэгээд ингээ уугаад ингээ яг харах болсон чинь жоохон согтуу хараад гэртээ шууд ороод унтаад маргааш өгдлөө ажилдаа явчаад ингээ орой гэртээ ирээд ингээ байж гин. Тэгээ гоё бичлэгээ дуусгах жоохон хэдүү хэлмээр санагдаад ингээд бичлэг хийж байна. За амартай өчигдөр амар сонирхолтой бас юм кино байсан юм санагдаж байна. Одоо шил би ингээд хэрвээ энэ хуралд оролцоогүй байсан бол яг энэ хурлын ингээ өрнж яваад яг энэний эцсийн үр дүн гарч чадах хариуг л үзэхсэн шүү дээ. Тэгсэн чинь энэ хуралд оролцсноор би ингээ зөвхөн энэ хариу биш энэ хариу яаж ингэж гарч ирж байгаагаа л үйл явц нь ингэж бас дундаас нь ингэж харах нь амар сонирхолтой байлаа. Тэгээд хурал сунгаа амар гэж бодсон. Хэдий би өнөөдөр ингээд энэ хуралд оролцоогүй зүгээр ингээд 3 дахь хүнээр ингээд сууж байгаа ч гэсэн 3 дахь сонсогчоор ингээд сууж байгаа ч гэсэн хизээний өдөр би үнээр ингээд хичээгээд ирээд үед хизээний өдөр би яг ингээд том хурлын том шийдвэр гаргах хурал дээр ингээд тодорхой хүмүүсийг төлөөлөд ч юм уу те тодорхой улсаа төлөөлөд ингээд суугаад хуралдах өдөр бас ирэх болов тэр өдрийг хүртэл амар хичээх хэрэгтэй байна да. Тэр өдрийг үнэхээр би өөрөө хүсэж байгаа бол одоо амар хичээх хэрэгтэй байна да. Тэр хүмүүс ингэж мэрэгжлийн хэлээр англиар ингэж хуралдаж байгаа нь өөрсдийнхөө үзэл бодлоо ингээд зөв илэрхийлж чадж байгаа ч юм уу те. Ер нь цаашдаа юм ярианы скил дээр амар анхаарах хэрэгтэй юм байна. Яаж зөв ойлгох вэ? Англи хэлээ илүү сайн сурах хэрэгтэй юм байна.
гэх мэт тэгээ ингээд ер нь бие зүг авч явах хэрэгтэй маань. Тэгээ ингээд олон улсыг төлөөлөд ирж байгаа хүмүүсийг харангууд үнээр бие зүг авч явдаг, цөв цэвэрхэн хувцалдаг. Тийм жижигэн зүйлсээс эхлээд амар ийм том чухал зүйл хүртэл яг амар ийм мэдэрч ухаарах боломжтой туршлага байсан юм шиг санагдчихээн. Тэгээд цааш та хэдий яг би үнэхээр ингээд 100% мөн том хүн болно гэд ингээд амлаж чадахгүй ч гэсэн цааш та өөрхөн болохыг хүссэн нэр хүн хүртэлх тийм явцыг маань та нартаас ингэж хамт хуваалцаж байгаадаа баярлж байна. Тэгээд бас үнэхээр та нарыг шимэнч гэж анки. Үнэхээр ингэж disappoint хийлэхгүйгээр цааш та илүү их хичээх болно. Тэгээд та нар ч гэсэн бас миний цаашдын аялалтай хамтаагаарай. За тэгээд өнөөдөр хамтлагийн маань ч гэсэн үзсэн баярлалаа. Тэгээд дараагийн бичлэр уулзцаая. Аньян.